Hi. За бүгдээрэнд нь шинэ 7 хоногийн мэндийг хүргэе. За хүүхдүүдээ бас хөөг Монгол явснаас хойш 7 хоног болгон нэг шинэ влог хийжээя гэд амласан байгаа. Тэгээд амлсан ёсороо цаа шинэхэн влогоо та нартай хүрэхэд бэлэн боллоо. Би нөгөө миний одоо сувгийг YouTube сувгийг анхнаас нь ингээд дагсан мэддэг хүмүүс мэдчихэж магадгүй би аяух гэдэгсэн. Одоо тэгээд тэрийг ер нь хийхээ болцсон юм шиг анзаарагдлаа. Тэгээд хүмүүсийнхээ гэмээр санагдлаа. За энэ влог маань юуны тухай вэ гэхлээр би шопинг хийсэн. Энэ шопинг маань юутай холбоотой вэ гэхлээр одоо 6 сарын 18-нд сүхэ ирнэ. Тэгээ сүхэ ирэхээр ану сүхэ бид гурав энд одоо нөгөө 100-ны дунд сарын баяр болж байгаа байхгүй Шведэд 26 сарын 21-ээс за нэг 6 сарын 25 хүртэл ч юм уу нэг хэд хоног ямар таач юм баярын өдрүүд болдгийг. Тэгээ энэ баярын өдрүүдээр ихэнх газрууд ер нь бол Швед даяараа амардаг. Тэгээ хоолны газрууд яг богино цагийн хуваараар ажилдаг. Тэгээ манай рестораны хувьд болохоор жил болгон яг энэ өдрүүдээр одоо амардаг. Тэгээ шинжлэлийн нэг хэдхэн хоног амардаг. Жилд ерөөсөө 2 удаа ингэж нэг за 7 хоногоор ч юм уу ингэж амардаг өдрүүд байдгийн. Тэрнийх нь одоо нэг нь ирж байгаа байхгүй юу? Midsummer гэдэг. Тэгээ 6 сарын 21-ээс ийм баярын өдрүүд эхэлнэ. Тэгээд сүхэг ирэхээр одоо хүүхдүүдгүйгээр сүхэ ану бид гуруулахна ямар нэг юм хийя хаашаа чамаагүй нэгтж явъя гэд ярилцаад тэгээ хайчгүй гэд дулаан орон руу харлаа. За ерөнхийдөө дулаан сүхэгийн санаа болохоор нэг гоё нэг дулаахан орон руу ч юм уу очиод гоё ингээ хөвтмөр санагдаад байгаа байхгүй хөвтөж одоо нөгөө далайн эрэгт усанд ороод нэг далайд ингээд наранд ингээд бие шараад хөвтдөг ч юм уу нэг тийм тайван амар амгалан юм нэг аялал амралт хүсэж байгаа байхгүй юу. Ану битэрийн хувьд болохоор нэг жоохон тийм байгаль ану ч нөгөө алхахгүй тэгээд ер нь тийм байгаль айгу дуртай. Тэгээд би бас байгаль дуртай. Тэгээд битэр болохоор тийм гоё байгаль руу алхалт хайкинг хийх одоо тиймэрхүү аялал зохион байгуулъя гэх. Тэгээ хүүхдүүдгүй юм чинь маш гоё тэгэж явъя гэдгсэн. Сүхэ болохоор за макс нь 5 хоногийн аяллаа. 4-5 хоног. Тэрнээс илүү боломжгүй. Яг тэгэхээр одоо шинэ ресторанныхаа ажилч одоо тэр чигээрээ 100 цадгаа гэдэг л бүх юмд дутуу байгаа. Тэгээ бүх юмаа ингээ хийн. За тэгээ 7 сар 8 сараас нүүдэл судлаа хийн гэдэг айгүйх ажилтаа байгаа. Тийм учраас ерөнхийдөө макс нь 5 хоногоор л ямар нэгэн аялал зохион байгуулъя. Тэгээ та хоёр өөртөө олоо гэдгсэн байхгүй юу. Тэгээ бид хоёр болохоор нэг Норвегийн ану нэг газар олсон юм аа. Норвегийн бүр тэр хойшоо. Тэгээ үнэхээр гоё байгальтай. Норвегч угаасаа айгүй гоё байгальтай шүү дээ. Тэгээ тэнд тийшээ явъя гэсэн чинь ерөөсөө машинаар талдаа бараг 20 цаг. Тэгэхээр тэр нөгөө богинохон 5 өдрийн чинь нэг өдөр нь баг талдаа буцаж ирэх нэг өдөр нь талдаа гэхлээр чинь ерөөсөө амар ядарх юм байна. Машинаар өдөржин шүнжин явах юм байна. Тэгээд яг машинаар явхад бол бид гурав асуудалгүй л дээ. Гурлаа жолооч юм чи ээлжлээд машинаа барай авчин. Тэгээ хамгийн гол нь 20 цаг нэг бүхэл бүтэн нэг өдөржингөө машинтай ингээд давхиад тэгээ очиод оцсон хойноо нэг ганц 2 хоноод буцаад ирнэ гэдэг нэг жоохон харамсалтай жоохон нөгөө нэг хуцаа нэг давчих юм шиг санагдаад. Тэгээ нэг жоохон наашлуулаад Норвег руу явъя. Тэгээд машинаар явъя. Хамгийн гол нь жоохон нааша юу үзэж харах юу байна гэсэн чинь Сүхэ дээр нөгөө тролл тунгааг түрүүжил үзсэн шүү дээ. Тэгээд тролл тунгаа амар гоёсэн. Үнэхээр гоё аялал болж исэн. Тэгээд би анууд хэлээ чи үзээгүй юм чи трийг үзэх үү? Тийшээ явах уу? Чи тэгээд тролл тунгаалгаа гараад Сүхэ дээр явах уу? Норвегийн тэр хавар байгаа. Тролл тунгаатай ойрхон тийм юмнууд үзье гэсэн чинь анаа болохоор юу яриа да би яаж ганцаараа гарах юм тэр чинь зураг мураг авч өгнө шүү дээ. Зураг авч өгнө. Бичлэг хийн та наттай цуг гар гэнэ.
Тэгээ миний хувьд ч яг түрүү жилийн нөгөө нэг гарсан дурсамж эргээд ингээд бүт гэд ингээд толгоор орж ирж байгаа байхгүй. Тэгээ тэр үед юу санагдлаа, юу хэцүү байлаа, яалаа гэж бодсон чинь аяллаа хувцас хэрэглэл бүрэн бүтэн биш байх нь аялал хийхэд айгүй тавтахгүй болоод юм билээ. Ер нь бол ямарваа нэгэн аялал хийхэд яг иж бүрэн хувцас хэрэглэл одоо зориултын хэрэглэлтэй байж тэр аялал маш гоё болдог. Үгүй байх юм бол жоохон тав тух алдагдаад жоохон онцгүй байдаг юм байна гэдгийг би амьдралдаа анх удаа тэгэж хол бөгөөд нэлээд тийм хэцүү аяллыг ингэж хийсэн явган аялал. Тэгээд хамгийн анхны тийм нөгөө нэг туршлага гэх юм да. Тэр маань жоохон тиймэрхүү ер нь бол зөв хэрэглэлтэй байх юм байна. Тэгэх юм бол ямар ч асуудалгүй үнэхээр гоё болох юм байна гэж тийм одоо нөгөө туршлага сууж ирсэн баггүй түрүүжлийн тэр аяллаас. Тэгээ энэ жил болохоор Анука бид гурав, Сүхэ бид гурав, Тролтунга гэд Мангасан ил гэд Норвегийн тэр алдартай одоо жилдээ 100,000 жуулчин ирж зөвхөн тэр одоо хатыг одоо ингээд сонирхож үзхийн тулд ирдэг гэж байгаа байхгүй. Тэгээ тэр одоо байгалийн өвөрмөц одоо тогтцол бүхий тэр газар нь болохоор далайн түвшнөөс 1100 метрийн өндөрт байрлсан. За тэгээ явган аялагчдад зориулсан одоо Бартаат тийм одоо талдаа 13.5 км өгсөн. Одоо өгсөж тэр хадан дээр очихын тулд 13.5 км өгсөн. Буухтаа бас яг тэгнэ. Тэгээд талдаа 4-5 цаг хамгийн урдандаа 4 цаг 5 цаг зарцуулж тэр өндөр орой дээр гарах юм байлаа. Тэгээ тэр хадан монголчууд бол Мангасын хил одоо Тролтунга гэдэг Норвегиор яг нэрлэлсэн. Яг нэг ийм өндөр уулан дээр ингээд ийм хадан цохоо байгаа байхгүй. Миний одоо блогийг үзсэн хүмүүс мэдчихэж байгаа. Яг ингээд цухууцсан тийм хадан цохоо. Тэгээ доотлолт нь ингээд номин ногоон амар том гоё юм нуур байгаа. Тэгээд ингээд хадан ийм одоо юу хавцал гэх юм уу та. Тэгээд тэр далайн түвшнөөс 1100 метрийн өндөрт ингээд дээшээ шууд ингэж өгсөж бол гарахгүй. Тэр чинь саад багтаа одоо хад чулуу тийм асар тийм уул руу ингэж алхаж явж байгаа учраас заавал тийм аялын гутал хувцас хэрэгсэлтэй байжж маш гоё хөнгөн явах юм байна гэдгийг бүр ясмаханда шингэтэл ойлгосон. За тэгэхээр Ану Сүхэ бид гурав яг бол яг тийшээ очно гэсэн юу гаргаагүй байна. Одоо юу гэдгүүлээ тоочны ямар ч гэсэн шийдээгүй байгаа. Гэхдээ Тролтунга явъя гэд Ану чилж байгаа, Сүхэ чилж байгаа. Ану бид хоёр хоёулаа дээшээ авиралт хийн, дайралт хийн гэдэг байгаа шүү дээ. Би нөгөө нэг янз бүрийн влог, подкаст үзэнгүүд нөгөө Эверестийн оргил руу гарахыг дайралт хийн гэдэргээд идэв шүү дээ. Яг тэр шиг. Тэгээ уул руугаа, оргил руугаа тэр Тролтунга руугаа дайралтыг Ану бид хоёр хийн. Сүхэ болохоор тэр хаваараа бид хоёрыг хүлээнгээрээ. За ямар ч гэсэн ирж очихын дээшээ авирах, буух нийт хугацаа нь 9-10 цаг болно. За тэр хугацаанд ингээд Сүхэ өөрийгөө зугаачсуулаа. Тэр хаваар юу байна гэж үзэж харах юм байна. Тэгээ явнаа. За тэгээд би яг энэ аялалтаа зориулаад бяцхан шопинг хийсэн. Тэрийгээ би та нарт ингэж харуулъя гэж бодсон. За хамгийн нэгдүгээрт юу байдаг вэ гэхээр гутал. Гутал бүр өстө номер 1 юм бэлээ. Би амхандаа Сүхэ өтөр хамгийн хөл дэвтэйхэн өмсдөг одоо гүйлтийн тийм алхалтын хөл дэвтэйхэн тийм пүүцнүүд өмсөө явсан байхгүй. Сүхэ болохоор нэг Jordan өмсөөд би болохоор гүйлтийн тийм пүүц өмсөөд нэг цагаан пүүц өмсөө явсан. Тэгсэн чинь одоо тэр алхалтын гутал гэдэг бол маш чухал юм лээ. Хэдийгээр 1000 хөл дэвтэйхэн пүүц байгаад чи ерөөсө тэр алхалтын гутлын эвтэйхэн алхалтын гутал гэдэг чинь цаанаасаа л өөр байх юм байна гэдгийг мэдэрсэн, ойлгосон. За тэгээд би болохоор энэ Eco гэдэг энэ брендийн гутлыг шивэд одоо нөгөө нэг буудалд ажилдаг байхдаа ийм брендийн хар гутлыг өмсдөг байсан. Тэгээд бүр хөл дэвтэйхнэрээ бүх бат чанараараач гэдэг юм уу номер 1 гутал гэж миний хувьд бол санагддгийн.
номер 1 гутал одоо пүүз, сандал, за энэ уулын гутал одоо юу гэдгийг ер нь л тийм бүх талаараа номер 1 гутал экогийн гутал санагддаг. Тэгээ би энэ экогийн энэний өмнө болохоор би нэг ийм одоо нэг арьсан ийм юутай гадна талын ийм арьс тэнгүүдээ уулын гутал байдаг шүү дээ. Алхалтын одоо уулны гэх юм уу да. Арьсан гэдэг чи одоо нөгөө чиг бороонд норохгүй байл гэсэн үг те. Тэгээ тийм нэг гутлыг үтсэн чинь нэлээд хүнд санагдаасан байхгүй. Тэгээ ингээ явхаар ингээд нэг гоё бүр амар гоё өвтэйхэн санагдахгүй байсан. Тэгээ би өнөөдөр нөгөө нэг ийм гутал хараад юу яасан чинь экогийн гутал за үнэ нь болохоор 1800 за ойролцоогоор $180 юм уу да. Тэгээд энэ гутлыг өмссөн чи oh my god амар эвтэйхэн бүр супер дупер эвтэйхэн айгуу гоё эвтэйхэн байсан учраас тэг хөнгөн эвтэйхэн үнэхээр гоё байсан учраас би энэ экогийн энэ гутлыг сонгож авсан. Тэгээд маш эвтэйхэн маш гоё гутал байлээ. За энэ гутал болохоор хөнгөн тэгээд дээрэс нь эвтэйхэн тэгээд алхалтын одоо гутлаа гэдэг. За номер 1 гутал үнэхээр чухал юм байлээ гэд. За тэгээд тэр чинь нөгөө уулсан дээр болохоор яг хуу алхахад бол юу яаж байгаа халууцж байгаа юм. Халууцаад тэгээд халууцсангуудаа ингээд юмаа дээр юмаа тайлангууд бас тийм сэрүүлзээд уулан дээр болохоор ингээд сэрүүлзээд даарах маягтай ч юм шиг ер нь нэг тийм халуун хүртэн хавсарсан тийм юу байлээ. Уулан дээр алхаж байгаа болохоор би нэг ийм юу авсан. Микэд авчлаа. Нэг ийм малгайтай ийм цамц. Одоо энэ чи юу гэдэг вүлээ? Нэг ийм одоо дулаахан цамц. Материал нь санаанд ордгүй. Флис ийм цамц малгайтай тэгээд ийм хөрхөн. За энэ цамцыг би болохоор энэ үнэ нь болохоор 499 гинэ. За 2 дахь авсан юм. За 3 дахь авсан юм болохоор би энэ 3-ыг адилхан ийм подолкнууд авсан. Эднэр болохоор яг би одоо болохоор нөө нэг өглөөдөө гүүгээд байгаа, гүүх газараа гүүгээд алхаад байгаа. Тэгээд нөө нэг ийм 100 болсон учраас ийм спорт подолкнууд авсан. Одоо яг ханцтай цамцнууд спортын тийм нэг биеийн тамирын ханцтай цамцнууд бол зөндөө байдаг. Тэгээ ийм нэг нэмгэн одоо ийм подолкнууд нэмж ийм 3 өнгийн ийм подолк авсан. Материал нь аюу гоё тийм. За тэгэнгүүтээ энэ болохоор ингээд арай ийм нэмгэн бас цамц байна. Бас ийм нөгөө нэг юу жим юмдээ өмсөе. За ерөнхийдөө л ийм юу яа гэж бодоод цахилгаантай тэгэнгүүтээ ингээд хөрхөн би барьсан. За ийм байна. Энэ ийм гарны ийм юмтай хөрхөн сандаад тий. Сая энэ ягаан болохоор ийм биш юм байна. За ийм нэг цамц авсан. Энэ болохоор тэр ягааныг бодох юм бол арай нэмгэн ямар ч юм доторгүй ийм нэмгэн цамц байна. Энэ бас хөрхөн гадаа нөө гүүж мөхөд их хөрхөн байдаг. За тэгээд энэ их хөрхөн. За энэ яадаг вэ гэхэлэр би нэг ийм одоо нөгөө гүүхтийн тийм алхалтын ийм гүүхэд ингээд нөгөө нэг одоо утас савлаад утсаа барьж гүүхээр нөгөө сонсож байгаа юм гараад сонсож байгаа юм өөрчлөгдөө ч гэдэг юм ингээд савлаад юу яагаад идэв штэ. За тэгээд ус ингээд бариад гүүхээр ингээд ер нь л нэг л болж өгөхгүй. Тэгээд би нэг дээр үед ийм нэг юу авч ирсэн. Одоо ийм утасмц одоо дэлхүүр карт марта ч юм ингээ хийчдэг. Ийм нөгөө нэг юу пас гэдэг лөө дээ. Ийм юм уул нь авч ирсэн. Тэгээд тэрийгээ олдгүй. Тэгэнгүүт нь нэг ийм шинийг авсан. Тэгээд энэ болохоор ийм одоо юу гэдэг лээ? Утасмц одоо хэрэгтэй дэлхүүр ч гэдэг юм уу? Машин дэлхүүр одоо янз бүрийн хэрэгтэй юмнуудаа ингээ хийчдэг. Тэгээд ийм суналттай ийм эртүүцэн материалтай бүс нь бас ийм суналттай.
ийм нэг юм авсан. Тэгээд энэ болохоор их хөөрхөн. Энэ бас дайжгүй ингээд уц муцаа хийж болно. Тэнгүүдээ ийм жилетик. Тэгээд нэг гоё юм нь ингээд нуруунд дээр эндээ ингээд нөгөө юутай. Одоо нөгөө усны ийм савтай. Тэгээд эндээ ингээд усны ийм хошуутай. Ингээд ингээд хошуугаар усаа уучин. Тэгээд ийш нь хийчин. Тэгээд эндээ ингээд 1 2 3 ийм карма мармантай. Эндээ ингээд бас нэг жижиг сажиг юм хумаа хийвэл хийчдэг. Нэг ийм одоо нөгөө нэг хантаад гэхүү үүргэвч гэхүү үүргэвчтэй. Тэгээд тэр нөгөө нэг энэ үүргэвч шиг юм дотроо усаа хийчин. Тэгээ ойр зүрийн юм хум хэрэгтэй бол хийчиж болно. За тэгээд ингээд алхнаа. Энийгээ зүүн ч яах вэ? Зүүн л дээ. Тэгээ нөгөө гүүж мүхээр ямар ч гэсэн нөгөө нэг одоо би чи өглөө олгоно тасгал хийж байгаа, гүүж байгаа. Тэгээд ямар ч тач нөгөө нэг утас мутас одоо нөгөө янз бүрийн ерөнхийдөө утас хийгээд явхад их тохиромжтой юм хэрэгтэй байгаад гэсэн баггүй юу. Тэгэхгүй л нөгөө нэг утсаа бариад гүвхээр бас ус мусаа бариад гүвхээр айгүй хэцүү санагдаад. Тэгээд энэ хоёр бол амар хөөрхөн хамгийн хэрэгтэй юм байх болов уу гэж бодож байна. Тэгээд хамгийн гоё авсан юм нь болохоор энэ өмд одоо энэ нөгөө нэг хайкинг хийхэд хэрэгтэй ийм нөгөө стретч ийм одоо нэмгэн ийм материалтай тэнгүүдээ айгүй юм сундаг. Тэгээд маш гоё эвтэх юм билээ. Би бүр энийг өмсөөл бүр ямар гоё эвтэх юм бэ л гэж утсан. Тэгээд дараа та нарт яг өмсөж үзэж харуулнаа. Амар гоё эвтэхэн. Үнэхээр гоё. Супер өмдөлээ. Айгүй гоё өмд авсан. За тэгээд өөр чинь би юу авсан? Хамгийн гоё юм харуулъя. Энэ болохоор нэг гутал мотл одоо нэг спортын тийм цүнх гутал хөлсний үнэр эвгүй үнэр хэрвээ ингээ гараад хам бол цүнхэндээ ч юм уу гутландаа ч юм уу хийчих юм бэлээ. Эвгүй үнэрийг шивэр холмос одоо юу гэдэг хөлсний тийм эвгүй үнэрийг дардаг гэдэг ийм нэг юм гутал экогийн гутал авангууд үнгүү тийм бэлэг өгчээлээ. За ийм нэг малгаанууд авсан. Яана би юу яагаад юу гэдэг лээ. Гинт авсан хойноо ганц толгоонд ямар их малгай вэ гэх бахтаа гэж бодоод инээд ирээд манай аав бараг тэгдэг байсан. Ганц толгоонд манай ээж бас нөгөө нэг наттай адилхан бас юуны хувцас юуны шуналтай. Тэгэл гутал мотлын шуналтай манай ээж чинь. Тэнгүүд нөгөө нэг ганц хөлөнд бараг ямар их гутал хизээ өмсөж барна гэж ийм их гутал хувцас авдаг ингээд тэгдэг байсан юм манай аав. Тэрэн шиг л би тэр санаанд орлоо. За энэ их учиртай. Энэ малгай болохоор надад байсан. 100 түрүү жилийн 100 авч илүү яаж илаа нэг иймэрхүү малгай 100 ингээд нэг сарпанчгийн дээр ч юм уу айлж маялаад ингээд явхад хөөхөн ийм малгай байдаг байхгүй юу. Тэгсэн чинь би ингээд дэлгүүр хэсэж явж байгаад ийм хөөхөн малгаанууд олсон. Энэ болохоор ийм cowboy стил юм гэх юм уу. За сайн юу батарей унчих шиг боллоо. Батарейгүй болоод батарейг ямар ч цалжлаа. За тэгээд энэ болохоор ийм нэг одоо cowboy стилний гэх юм да. Ийм малгай байна. Тэгээд яагаад би ийм 3 малгай авсан заяа. 3 малгай ингээ авсан бэ гэхэлэр хамгийн гол нь айгүй гоё том арьсан мартай. Би чи нөгөө нэг амар тийм юутай штэ. Данхан толгойтой штэ. Том толгойтой тэнгүү чи хэр аргийн малгай яг үний хэлэхэд таардгүй байхгүй цогтгүй таардгүй. Тэнгүүд нь би ийм том малгай таарсан дээр нь 3-ыг авцсан. Яа тий. Өөрөө угаасаа айгүй хямдхан байсан байхгүй. Тэгээд би ийм 3 малгай авсан. Тэгээд эднэрийг би хаана яаж өмсөх вэ гэхэлэр тэгж жагаад өмсөх газар олдох бах. Одоохондоо ярилтын ч аваагүй байна. Хаана өмсгөө мэдэхгүй. Ажил руугаа малгай өмссөн явж илтэй шүү дээ.
Тэгээд юу яах вэ? Өмсөх газар олдох бах. За энэ болохоор ийм материал нь тийм нэг юу кашмир юм шиг ийм материалтай. Тэгэнгүүтээ ийм юу хүрэн хар хүрэн өнгөтэй. Одоо миний хамгийн дуртай өнгө. За тэгэнгүүтээ энэ болохоор ийм яг энэ шиг адилхан ийм кашмир юм шиг материалтай. Тэгэнгүүтээ ийм цагаан сарал шаргал өнгөтэй гэх юм уу? Ийм хөрхөн. Тэгээ мэдхгүй энэ үл мэдэх цэцэгхэн хотгонд гэдэг шиг харагдаад жах шиг. Тухайн үедээ болохоор oh my god надаа ийм том болгоо ерөөсөө таардаггүй. Том болгоо олоход амар хэцүү байдаг байхгүй юу? Ер нь тийм том толгойтой хүмүүс мэдэндээ. Тэгээ ямар ч гэсэн ийм малгай 3-ыг авсан байдаг юм. За тэгээд өөр чин юу байдаг вүлээ? Тэгээ сөхөг ирэхээр ямар тач яг хаашаа явхаа ануу бид гурав ярилцаад шийдэн. Тэгээд ойрхоноор нь бид гурав болохоор нөгөө нэг ойрхон мөртлөө явж үзээгүй ч гэдэг юм уу, тийм шин газар тэгээ гоё тийм байгаль гэж яриад байгаа байхгүй. Тэгээд яг тэгж ярихаар ануу болохоор трол түнгаал болчиход байгаа юм л та. Тэгээд трол түнгаач байсан, ер нь өөр газар байсан ч гэсэн яг аялалдаа зориулж өөртөө авсан энэ юмнууд үнэхээр сэтгэл хангалуун ба. Тэгээ одоо би нэмж одоо юу авах тутуу байгаа вэ гэхээр тайг авна. За тайг бол бүрстэ яг ийм алхалтанд уулын ийм одоо уул руу алхах тийм спортод үнэхээр бүр супер чухал юм байлээ. Яагаад вэ гэвэл түрүү жил бид хоёр тэр трол тунгаалуу алхачаад буухтаа бүр ингээд өвдөгний нүдээр гатгана гэдэг үлээ. Бүр ингээ өвдөгс амар хөвдсөн юм билээ. Бүр хамгийн их өвдсөн нь өвдөг. Тэгээ доошоо буухтаа бараг л уйлсан. Өвдгөөр гатгаж өвдөд. Бүр ингээ гიშгэж чадахгүй ингээ гатгаж өвдөд. Тэгээ бараг уйлаад буусан байхгүй юу? Тэгээд бодсон. Би одоо хүнд жинтэй бүдүүн ухраас ингээд өвдөг маань надыг жингээс болоод ингээ өвдөж байгаа юм болов уу гэсэн чи үгүй сүхвэж гэсэн хөнгөн жингийнх мөртлөө сүхвэж гэсэн өвдөнстэй амар өвдөд битээр бүр зүгээр уйлаа майлаа бараг шахуу болж буусан. Тэгээд тэрнээс үүдээд ер нь тайг болцтой үнэхээр чухал юм байна. Тэгээд дэвшээ гарахтаа яг өөрөөрөө ингэж гараад доошоо буухтаа тэр чинь нөгөө нэг доошоо буухад мэдгүй яагаад чи өвдөгс амар өвддөг. Яг тэгэхэд бол таяг ингэж дэмжиж өгөх юм бэлээ. За тэгээд ямар тач влогтойгоо хамт байсанд баярлалаа. Тэгээд надтай одоо юу гэдэг хаашаа явбал гоё байна. Хаашаа явах уу, яваасай гэж хүсэж гин бас комент хэсгээр үлдээгээрэй. За тэгээ subscribe дараагүй хүмүүс маань саба дараарай. Тэгээд комент бичээрэй. Тэгэхээр хамт байсанд баярлалаа. Баярлалаа.